Сайн байна уу? Сайн байцгаана үзэгчдээ та бүхний нүд шимэндээ хүргэе. Монголын шилдэг тамирчид холбооноос зохион байгуулагддаг холимог талааны MJ-ийн холбооны 23 дахь ивент хэлбэр болоод байна. За эхний дөрөв талаа маань сорилт улаан байгаа. За талааны тайлбарт орцгоё. За цэгэр булангийн тамирчин байна. Half guard буюу хагас хамгаалтын байдал руу шилжсэн байдалтай байна. За эндээс бол бүр бүтэн хажуугийн байрал гарахын тулд цэгэр булангийн тамирчин явж байна. За ингийн тулд дооргоо тамирчнаа за бүрийг дамжаад бүтэн food mount руу дээр нь гарсан байна. За эндээс round pound руу дээрээс цох хүн олон төрлийн өчиг болт явах боломжтой. За доор байгаа тамирчин гүвд эндээс моослоод хурдан гарах хэрэгтэй. Аль болохоор хоёр гараа их битээгээ ойрхон. Ер нь ууцаар нь тэврээд өөртөөгөө цээжээр нь тэврээд өөртөөгөө наагаад хамгаалчих юм бол хүн хүчлээ зогч чаддгүй. За ингээ хамгаалчих юм бол зохисон ч хүч цохилттой хүчтэй ирэхгүй гэсэн үг. За сорилт тулааны онцлог нь болохоор яг мэрэгчлийн тулаан гэж аахгүй. Гэхдээ мөн ялгаагүй нэгэн билээ гэж одоо хамгаалтгүйгээр явж байгаа онцлогтой өвдөг тухай байхгүй ингэж явж байгаа. Энэ сорилт ясан тамирчдын дараагийн удаагийн MJ-ийг мэрэгжлийн тулаан хийх боломжтой болно гэсэн үг. За хоёр нарийн тун сонирхолтой жижигцүүгийн нэг техникийг үзүүлж байна. За эндээс бол төдийлөн бас ялд авахар өчиг болт ирэх нь бол ховор. Хин босоод энэ байрлаас гарсан зү. За өвдгөн татах гэж үзээд ах шиг байна. Ни бар буюу өвдөнд өчөх гэдэл тэр мэхний орлогыг хийж байна. Улаан булангийн тамирчин байна. За талааны 2 дугаар ирсэн. Сорилт улаан 3 минутаар 3 юм болж байгаа. Хотлоо шүлт гэсэнд ламлаас. Сорилттэй шүлтсэн ламлаас. За шид тэгэл зөрлөө гадна талаас хотлоос. За харин баруун гурын хойд хажуу хэмжлэлтэй бууж байна. За эндээс ууцаар тэрвэрэд авсан, золгоод авсан, өхийлдэж үзэж байна. Утгаа ирэх магадaltaй. Улаан булангийн тамирчин зүүн хөлөө октогон наахгүй байгаасаа тамирчин нээс утгаа ирж байгаа. Зүүн хөлөө октогон нааж хамгаалсан бол саяны утгаа ирэх. Саяны утгаас хамгаалах боломжтой байсан гэсэн үг. За эндээс цэгэр булангийн тамирчин бол ер нь нэмээд зогчлол байх хэрэгтэй. За үзэгчтэй ерөнхий мэдээллүүд энэ бол одоо контрол буюу тий тоглолтыг удирдсан байрлалаар удирсан контрол тайм гэж ярьдаг. Тэр хугацаанд орно. За улаан булангийн тамирчингийн хөмсг нь жоохон задарсан байдалтай. За ихэд нь паслаад хажуу талд нь гараад ирлээ. Эндээс сорилт болооч дохоо өвшөөрөхгүй байгаа. Дохоо өвшөөрсөн бол дохоо явж болно. За харин эндээс маш гоё техник үзүүлж байна. Ер нь дооргоо тамирчингүүд өвдөг дохоо найл бол хоорондоо ойрхон байгаа тохиол тэр энэ өчиг болоод авахгүй. Эндээс ер нь бүрэн дуусах боломжтой байрцыг авсан ч харамсалтайгаар авлаа. Сая дээрээс маунт байдлаа сүлийн 3 жаа боломжтой байлаа. За рандом паунд цохолдоод явж байна. За мөн одоо
маунт байрлалыг авлаа. Эндээс цохилтууд явах хэрэгтэй. Зэрэг Улаанбаатарын тамирчин маань одоо ширийн буюу те Мослоод энэ хэцүү байрлалаас гарах хэрэгтэй. Эндээс гарахын тулд өвдөг тохоо аль болохоор хоорондоо ойрхон байж иж одоо өвдгөө дээр байгаа тамирчныхаа өвдгөнийх нь хөлнийхэн дотор талаар оруулж иж тэгжиж энэ байдлаас гарах байгаа. Юус нэлээд хилаасан буюу тамирчин байдалтай. За эндээс энэ дуусах боломжтой доо. Одоо шүүгч fight back гэж хэлж байгаа. За дууссан. За толгойн энэ командуудыг ерөнхийд нь ярихад юу вэ гэхээр fight back гэж хэлж байгаа тохиолдолд шүүгч нь зогсоох гээд байна. Туралтаач гэдэг нь ядагдж явж байгаа зодоож байгаа тамирчид хэлдэг. Одоо эндээс одоо идэвхтэй хамгаалалт хийхгүй байх юм бол ингээд толгойн зогсоох үндэс болдго юм байна. Inter Fighting Championship Perumuru Timseni Sevitolani Terimdağ'ın kırılmıştı. Kupoluna sürmedi kukuyu gelirse Batuki Dağcı! Yakıcı şekilde Dağdokine Inter Harmoni Kırıkçı Batuki'nin ilk deliğe Batuki За тэр Улаанбаатарын ядагч Онцгой давж өсөлтөгч 2 дугаар үгээр тэгээд их тоо байдлаар өсөлтөгч болонгоо өдрийн тоногоос хэлэлцсэн байгаа цааш. За энэ процесс хүмүүстэй яриад би ашига яг үсэн төрөж гараад ер нь зөвхөн төрөж яаш ажил болонтой яг зөвхөн санагддаг юм байна яасан. Дарихны ихэвчлэн ушаалж ацгаа удаа нааж байна. Монголын улааны шилдэг тамирчдын холбоо бүрийн усны агуулгаас 2025 оны 11 сарын